5 дахь жилдээ зохион байгуулж байгаа шинэ жилийн баярын арга хэмжээнд өнөр бүрл улсын асрамжийн төвийн бүх хүүхдүүд оролцсноос гадна Тэмүүжин өрлөг сургуулийн хүүхдүүд ч мөн ирсэн юм а. За шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүдийн тухайд ихэнх нь сүүлийн 5 жил оролцож байгаа гэсэн. За хүүхдүүдэд уг арга хэмжээнд хамтран оролцож байгаа Булхан овын нэрмж сургуулийн зүгээс бэлтгэн үзүүлдэг тоглолт нь хамгийн ихээр таалагддаг гэлээ. Юу нь хамгийн их таалагдав шээ? Оросын соёлтой танилцаад тэгэл шинжил тэмдэглэж байгаа. Орос хэлний талаар ер нь бол орос хэлний хичээлээр бас ордог. Өмнөх жил болохоор нэг үлгэрийн баатрууд үлгэр сайснаар тоглож исэн. Энэ жил ер нь би нэг сая сургуулиас зохиогдсон арга хэмжээгээр Орос руу явчихад ирсэн. Тэгээ ер нь Орос хүмүүс Монгол хүмүүст яаж харьцдаг тэр ер нь нөгөө харилцан бие биенийг айгуу гоё хүндэлж харьцдаг юм лээ. Тэрийг ойлгосон. Дөрөв. Шинэ жил гоё юм уу? Гоё. Юу дэлгэн дуртай юу? Дуртай. Шинэ жилийн хүргэе. Ингээд чин сэтгэлээсээ бид нарт тусалж байгаа. Тэгээд ингээд бид нарт таалагддаг байсан ч гэсэн таалагдуулахын тулд хичээдэг ах ах нартай баярлалаа гэж хэлмээр. Шинэ жилд хэдтгэн оролцож байна? Энэ эдний шинэ жил 5 жил оролцож байна. Энэ хугацаанд чи ер нь эндээс юу сурч мэдв? Нөгөө нэг өдөр алган нөгөө уйлж болохгүй гээд өдөр алган инээж явж байгаа гэж тэрийг. Оросын шинжлэх ухааны соёлын хүрээлэнгийн хамт олон энэ жил байранда засвар хийсэн бөгөөд шинэ танхимдаа хүүхдүүд хүлээн авч байгаагаараа онцлог жил болж байна гэсэн юм а. За түүнчлэн энэ жил Оросын худалдааны танхимаас хамтран оролцсон бөгөөд тус газраас шинэ жилийн баярыг тэмдэглээд өнгөрөх нь гол биш. За харин сүүлийн жилүүдэд хоёр улс худалдааны салбарт нэгт хамтран ажиллаж байгаатай холбоотойгоор Орос хэлтнүүд хэрэг болж байгааг илэрхийлэх зорилгоч мөн агуулгадж байгааг хэллээ. Өнөөдрийн арга хэмжээнд нэг онцлогтой байна. Энэ залуу багчууд хүүхдүүдийн ихэнх нь орос хэлээр ярьдаг. Гэхдээ Орос Монгол эдийн засгийн харилцааны дотор янз бүрийн эдийн засгийн төсөл хэрэгжүүлж байгаа учраас ийм гүнзгий орос хэлний гүнзгий мэдлэгтэй улсууд залуу улсууд маш их шаардлагатай байна. Ийм учраас энэ арга хэмжээнд зөвхөн шинжлэлийн баярын мэд төдийгүй хойртлын харилцаа хөгжүүлэхэд сайхан ирээдүйтэй байгаа гэж би бүрэн итгэж байна. Ну, вы знаете, в данном случае наша елка называется... Манай энэ арга хэмжээ нь болохоор Эрцэнкадах, Оросын шинжлэх ухааны соёлын төвдөх Орос шинжил гэдэг нэртэйгээр энэ арга хэмжээ явагдаж байгаа. Тэгээд манай мэдээж хамгийн нэн төрөнд бид нартай хамтарч байгаа байгууллагууд бол дандаа Оросын талаас байдаг. Тэгээд энэ жил бид нарт нэгдээд Оросын холбооны улсын элчин сайдын яам мөн худалдааны төлөөлөгч нар бид нарт энэ жил бид нартай хамтарч байгаа. Монголия, которая представляет Васильев Максим Викторович. Улсын асрамжийн төвийн хүүхдүүдэд шинэ жилийн баяраар төр хувийн олон байгууллагаас баярын бэлэг өгдөгч Оросын албаны улсын шинжлэх ухааны соёлын хүрээлэнгээс зохион байгуулдаг энэ арга хэмжээнд урлаг соёлын тоглолттой байдгаараа хүүхдүүдийн сэтгэлд хөдлөх тухай ярьж байсан юм а. За ингээд өнөөдөр эцэгхийн хайр халамжаас хол улсын асрамжинд байдаг хүүхдүүд нэг өдрийг дуухуур баяр хөөртэйгээр өнгөрүүллээ.